Шинэ өглөөний минь төргий, лав гаргийн минь төргийа. Тэгээд бүгдээрээ хамтдаа Матай номоос үргэлжлүүлэн өнөөдөр хамтдаа уншаад эзэн бурхны үгээр бас хамтдаа зоригжё. Энэ цагийг эзэн даатхан хамт залбирая. Их эзэн минь энэ цагийг тань даатгаж байна. Та эхнээс нь дуустал өөрийн ариун сүнсээр удирдах өгөөрэй. Танд даатгаж байна. Бид таны үгнээс ухаарл ойлголт авч бас таны ариун сүнсээр хүчрхэг болоход та бидэнд туслаарай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээр Матай номын 1-5 дугаар бүлгээс хамтдаа суралцах цагийг эхлүүлсэн байгаа. Тэгээд Матай номын яг бичсэн зорилго, Матай номоос бас хүлээж авах маш чухал нэг тийм ойлголтыг би та бүхэндээ хуваалцах гэж хичээж байна. За тэгээд өнөөдөр бүгдээрээ цөлдөх сорилт гэдэг сэдвээр эзний үгийг хүлээж авъя. За Матай номын 4-р бүлгийн 1-11-ийг хамт уншъя. Есүс тэгээд яавал соригдохын тулд сүнсээр цөл рүү хөтлөгдөв. Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэст өсчээ. Соригч ирээд түүнд "Чи бурхны хүн мөн аваас энэ чулуунуудыг талах бол" гэж тушаа гэв. Гэвч Есүс "Хүн зөвхөн талахаар бус харин бурхны амнаас гарах үг бүрээр амьдрнаа" гэж бичигдсэн байдаг хэмэв. Тэгэхэд яавал түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод түүнд "Хэрв чи бурхны хүү мөн юм бол доош үсэр. Учир нь тэрээр тэнгэр иш нартаа чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуун зогсчихгүй гэсэндээ тэд гар дээрээ чамайг өргөд явна" гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв Есүс. "Бурхан эзнээ бүү сойр" гэж бас бичигдсэн байдаг гэв. Диавол түүнийг асар өндөр ууланд аваачаад ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд "Хэрв чи сөхрөн надад мөргөөс энэ бүхнийг чамд өгье" гэж хэлэхэд Есүс "Зайл сатана. Бурхан эзэндээ чи мөргөж зөвхөн дүүнд үйлчил" гэж бичигдсэн байдаг юм гэлээ. Тэгээд диавол түүнийг орхиход гинт тэнгэр ишнэр ирж түүнд үйлчлэв. Амен. За энэ хэсэг бол Есүс Иохан баптист дээр очиж усан баталгаа хийлгэсний дараа шууд цөл рүү ариун сүнсээр хөтлөгдөн явсан байдаг. За энэ явсан зорилго нь бол сорилт байсан. За эндээс нэг асуулт гарч байгаа. За Есүс яагаад соригдох болов гэж? Есүс бурхны хүү юм бол яагаад соригдох ёстой байсан бэ? За эндээс бүгдээрээ хамтдаа яг өмнө нь юу болсныг бас харъя. Баптист Иохны тунхаглал гимшиж усан баталгаа хийлэг гэж тунхагласан. Гимшил зохистой үр жимс гарах гэж тунхаглаж исэн. Маш хүчтэй үйлчлэл хийжсэн. Яг тэр үед Есүс ирж баптизм хүртсэн баг. Иохан өөрөө хэлсэн. "Би биш, та надад баптизм хийх хэрэгтэй биш үү" гэхэд Есүс "Ингэснээр альва зөвхт байдал нь биелэгдэх юм а" гэж хэлсэн байдаг. Тэгэхээр усан баптизм хийлгээд дараа нь түүний дээр ариун сүнс тагтаа шуумад буун ирээд тэнгэрээс дуу гарсан те. "Энэ бол миний хүү, таалал минь чамд оршино" гэж. Өөр нэг орчууламжаар "Өнөөдөр би чамайг төрүүлв" гэж бас хэлсэн байдаг. Тэгээ үүний дараа шууд цөл рүү явж байгаа. Тэр цөлдөх сорилт. За Есүс өөрийнхөө төлөө буюу өөрийнхөө өмнөөс тэр сорилтонд яваагүй гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр энд нэг төлөөллийн зарчим ажиллаж байгаа бүгдээрээ харах хэрэгтэй. Яг энийг бүгдээрээ харах юм бол Матай номын яг тэр бичсэн зорилго, тэр амин сүнсийг бид нар бас барьж авах болно. Тэгэхээр ингэснээр альва зөвхт байдал нь бидэнд биелэгдэх юм а гэж Есүс хэлэхдээ өөрийнхөө төлөө тэр гимшлийн баптизм хийлгээгүй, харин бидний төлөө тэр альва зөвхт байдлыг гүйцэлдүүлсэн. Жишээлбэл бид нар Иохан 3:5 харах юм бол "Хэн ус ба сүнснээс эс төрнө, тэр нь аврагдахгүй" гэж бичигдсэн байдаг. Марк 6:16 "Хэн итгэж баптизм хүртэн тэр аврагдах болно, харин итгээгүй нь ялагдах болно" гэх мэтлэн баптизм нь ер нь авралт зайлшгүй чухал сахих ёстой үйлдэл мэт харагддаг. Тэгвэл Есүсийн дэргэд цовдлогдсон нэгэн гэмт хэрэгтэн огт баптизм хийлгээгөө аврагдсан талаар бид нар бас Библиэс уншдаг.
Түүнээс олж маргаан гардаг л та. Баптизмыг онцолдог чуулганууд байна. Баптизмыг онцолдгүй чуулганууд байна. Ингээд одоо ер нь бол теологийн маргаан гарч. Харин бид нэг зүйлийг ойлгох юм бол маргалдах ямар ч шаардлагагүй гэсэн үг. Иесус бидний төлөө альва зөвхт байдлыг гүйцэлдүүлсэн гэдгийг бид нар ойлгох юм бол тэр өөрийнхөө төлөө баптизм жишээлбэл хүртээгүй байгаа тийм. Харин өөрт нь итгэж аврагдах хүмүүсийн зөвхт байдлын төлөө тэр усан баталгааг өөрийн биеэр хүртсэн байдаг нэ. Тэгвэл бид нар нэг маш чухал зүйлийн одоо үзүүрээс яг одоо барьж авлаа. Тэр нь юу вэ гэвэл цөлдөх сорилтын шалтгаан нь бас Иесус бидний төлөө тэр сорилтонд орсон. Тэр сорилтыг давсан бидний төлөө. Бүгдээрээ яг энэ сорилтон дээр Иесус хүн зөвхөн талхаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэн энэ хэсэг нь Дэд хууль номон дээр байгааг бид бүгдээрээ харъя. Дэд хууль номын 8:1-3 дээр ингэсэн байна. Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон даг. Тэгвэл та нар амьд явж олширч эцэг өвгдөд чинь эзний тангарагсан тэр газарт орж түүнийг эзэмших юм. Эзэн бурхан чинь чамайг энэ 40 жилийн турш цөлд удирдсан бүхэл зам мөрийг дурсан сан. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах эсхийг чинь мэдхийн тулд мөн чамайг номхотгож шалгаж сорихын тулд байсан юм. Хүн зөвхөн талхаар бус харин эзний амнаас гарах үг бүрээр амьдрдаг гэдгийг чамд ойлгуулахын тулд тэрээр чамайг номхотгон чамайг өсгөж чиний мэддэггүй чиний эцэг өвгдөж мэддэггүй байсан маннагаар чамайг хоололж байсан гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр яг энэ Дэд хууль номноос Иесус иш татаж диаволыг Бурхны үгээр тэр сорилтыг ялсан байна. Энэ дээр дараа нь Бурхан эзнээ бүү сорь гэж бичигдсэн. Чи Бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн хэсгүүд бүгд Дэд хууль номноос иш татсан байдаг. Тэгвэл яг энэ Дэд хууль номны яг энэ үгс бичигдэх, хэлэгдэх яг энэ үед юу болсон бэ гэвэл Израильчууд цөлд 40 жил тэд сорилтонд байсан. Талаар бид нар сая 8 дугаар бүлгээс уншлаа Дэд хууль ном. Тэр сорилтын зорилго нь өөрөө тэр өөрийн Бурханы тэр ард түмнээ Бурхан сорьсон ба шалгасан ба Бурханы үгийг дахна уу юу гэж. Тэгээд тэдний дотор юу байгааг мэдхийн тулд гэж. Тэгээд яг энэ үед Бурхан өөрөө хэлсэн. Хүн зөвхөн талхаар бус харин эзний амнаас гарах үг бүрээр амьдрдаг гэдгийг чамд ойлгуулахын тулд гэсэн маа сорилтын шалтгаан. Харин Израильчууд түүхэнд тэд итгэмжид байгаагүй бид нэр уншдаг те. Тэд гэрээндээ үнэнч байж чадаагүй. Тэд Бурханы тэр дагаж мөрдөрөө гэсэн хууль тушаалыг зөрчсөн байдаг. Тэд гэрээндээ үнэнч бус итгэмжид бус байсан. Харин Бурхан өөрийнхөө ард түмнийг өөртөө итгэмжид тийм нэгэн ард түмнийг дахин босгохоор шийдсэн шинэ гэрээ гэсэн үг. Шинэ гэрээн дээр Есүс эзэн ирээд Израильчуудын дааж мөрдөж чадаагүй тэр хуулийг, тэр сорилтыг, тэр цөлд 40 өдөр 40 шөнө байх тэр хугацаанд давж байгаа энэ дүр зургийг Матай номыг бичигч Матай маань яг энэ дүр зургийг гаргаж ирж тавьсан баг. Тэгэхээр Бурхан өөрийнхөө ард түмнийг барьж усгаж байгаа. Яаж гэвэл Иесусээр дамжуулж. Хүмүүс бид нар сорилтонд ордог. Бид нар сорилтыг өөрсдийнхөө хүчээр давж чаддаггүй байна. Харин Иесус сорилтыг давснаар түүнд итгэх итгэлийн тэр Бурханы ард түмэн Бурханы өмнө зөвхт байдал нь альва зөвхт байдал нь гүйцэлдсэн тийм байхын тулд бид Иесуст итгэж баптизм хүртдэг. Өөрөөр хэлбэл ялалт нь сорилтыг давж байгаа ялалт тэр хуулийн биелэл энэ бүх зүйл нь итгэлээр биелэгддэг. Тэр сорилт ирэх үед бид юуны талаар бодох ёстой вэ? Бид өөрсдөө чадахгүй өвлийн зөвшөөрөх ёстой. Энэ нь биднийг Иесус руу харуулахын тулд юм аа. Түүний хүч чадлаар буюу түүнийг төлөөлүүлэхийн тулд
Үүнд л бид амьдралынхаа турш өсөж суралцж байдаг гэсэн үг. Тэгэхээр Библиэлд Есүсийг дахин амьлуулсан ариун сүнсний хүч чадлыг бид нар амьдралдаа авч хэрэгжүүлэх ёстой гэж Библи бидэнд заадаг. Тэгээ бүгдээрээ Есүс рүү харцгаая гэж уриалж байна. Есүс биднийг төлөөлж аливаа зөвхт байдлыг биелүүлсэн. Тэр сорилтыг давсан. Тэр гим нүглийн төлөөсийг төлсөн. Тэр бас дахин амьлж бидэнд шинэ амьдралыг өгсөн. Энэ бүх зүйлд бид нар итгэлээрээ нэгддэг. Энэ бол бидэнд зориулсан сайн мэдээ юм аа. Тэгээ өнөөдрийн үгийн цагийг дүгнэе. Бид Есүсээр дамжуулан зөвхт болгогдсон юм. Аливаа зөвхт байдал нь бидэнд биелэгдэхийн тулд Есүс аль хэдийн ялалт байгуулчихсан. Энэ ялтанд бид нар итгэлээрээ нэгддэг юм аа. Хоёрдугаарт нь бид нар сорилтын шалтгааныг бодож үзэх хэрэгтэй байна. Бидний доторхыг харуулах зорилготой энэхүү сорилтууд өнөөдөр ч бидэнд тулгарсаар байдаг. Бүх зүйл сайхан байхад бүх зүйл сайхан л байдаг. Ямар ч асуудалгүй. Харин сорилт ирэх үед бидний дотор юу байгаа нь илэрхий болж эхэлдэг. Тэгэхээр харин энэ сорилтын шалтгаан нь бид нар Есүс рүү харахын тулд юм. Ийхүү бид Есүс рүү харах үед Есүс бидний өмнөөс энэхүү сорилтыг ялсан энэ ялалтанд бид итгэлээр нэгдэж Библийн дагуу хэн болсноо ухаарч итгэлээр амьдрд юм аа. Тэгээ Мос сүнс биднийг Бурхны дотор хэн болсон гэдэгт эргэлзүүлж Бурхны зорилгоос няцаах уруу татлагуудыг өгдөг. Гэвч бид Бурхны үгээр ялах ёстой юм аа. Тэгэхээр Есүсээр хоололж Есүсээр амьдрах ёстой. Тэр цөлд маннагаар хоолж исэн Бурхны ард түмэн шиг өнөөдөр бидэнд өгсөн тэр манна бол Есүс өөрөө. Бид хайрын ариун зоог барихдаа талах ба дарс хувааж ариун зоог барьж Есүсийн биеийг биедээ хүлээн авсан Христийн цусаар өөрсдийгөө цэвэрлсэн гэдгээ тунхагладаг. Тэгвэл яг л энэ үйлдэл, энэ итгэлийн энэ бэлэг тэмдгээр бид Есүсийг жинхнээсээ амьдралдаа урин оруулж түүний үгээр хоололж түүний үг болох Бурхны хүү Есүс Христ бидний дотор орших үед түүний цусаар бид ариусгагдсанаа мэдэх үед бид нар түүний үхэл ба амьлалтай нь холбогдсоноо мэдэх үед өнөөдөр ариун сүнс бидэнтэй хамт байгааг ухаарч бид итгэлээр түүний ялалттай холбогддог юм аа. Тэгэхээр загалмай дээр Есүс бидний төлөө ялсан ялалтанд итгэхэд биднээс ямар нэг хичээл зүтгэл гараагүй шиг өнөөдөр бид нар сорилтыг ялахын тулд бид Есүст итгэхийн тулд бидэнд бас амархан байх ёстой. Энэ бол сайн мэдээ. Энэ бол өдөр бүрийн сайн мэдээ. Бид нар Есүст итгэх үед эзний ариун сүнс бидний дотроос амьдарч энэ бүх сорилтыг даван гардаг. Энэ бүх сорилтыг даван гарах хүч нь өнөөдөр бидэнд өгөгдчихсэн байна. Бид итгэлээр холбогдох хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа Бурхны амнаас гарах өв бүрээр амьдарцгаая. Энэ цагийг буусан хамтдаа залбирцгаая. Их эзэн минь, үнэхээр бид итгэлээр бас төлөвшиж таны үгээр улам илүү тэр зөв ойлголт мэдлэгт суралцаж үнэхээр таны тэр ялалттай амьдралаар амьдрч сурахад та өнөөдрийн үгийн цагийг сонсож байгаа хүн нэг бүртээ хамт байж ойлголт ухаарлыг өгөх болтугай гэж танд даатгаж байна. Иесус Христийг амьлуулсан тэр дахин амьлуулсан ариун сүнсний хүч чадал өнөөдөр биднийх болсон гэдгийг бид хамтдаа Иесусийн нэрээр тунхаглаж байна. Бидэнд байгаа бүх сорилтыг бид Иесусээр дамжуулан даван туулах болно гэдгийг итгэлээрээ бас тунхаглаж байна. Та бол хаан эзэн, та бол ялагч эзэн. Танд бүх алдар магтаал байх болтугай. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. Тэг өргөжлүүлэн маргааш бүгдээрээ хааны сургаал, нөгөөдөр хааны эргэн ирэлт ямар байх вэ гэсэн сэдвүүдээр хамтдаа суралцуулна. Эзэн таныг ивэх болтугай.